7. Жирэмсний үед хийх нуруу гарын дасгал. Энэ дасгалыг хийж эхлэхээс өмнө та эмчээсийн зөвлөгөө аваарай. Нурууг уян хатан байлгах маш сайн дасгал бөгөөд жирэмсний бүхий л хугацаанд уг дасгалаар хичээлэхэд ямар нэгэн аюулгүй. Гартаа эрзэнэн олс барьж мөрнөөсөө арай том зайд гараа дээш өргөн зогсно. Олсоо доош татан биеийн байрлалаа Т хэлбэрт оруулна. Гараан дээш өргөж эхэлсэн байралдаа буцаад дахин давтан хийнэ. Жирэмсний үед цээж улан хөвлийгээр жин нэмэгддэг учраас нурууны дасгал хийх нь маш чухал байдаг бөгөөд та төрснийхэн дараа эргээд хэвийн хэмжээндээ тун хэлбэрхэн орох юм. Та уг дасгалыг хийхдээ зогсож хийх эсвэл илүү тухтай байхын тулд мөн сууж хийж болно.